За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Би жүжигчин Давлит байна. За тэгээд өнөөдөр би 25 дугаар телевизийн хүүхэд асардаг юм нэвтрүүлэгт оролцохоор болцоод байна. За тэгээд одоо энэ хүүхдийнхаа гэрийн байрных нь гадаа хүрээд ирсэн байна. Ямар ч үсэн эрэгтэй хүүхэд байна гэсэн. За хүүхэд болгон янз бүрийн ааштай, арын шинтэй, характертай хүүхдүүд байдаг. Эрэгтэй хүүхэд гэсэн нэлээд сахилахгүй хүүхэд байж магадгүй л гэж би бодож байна. За ингээд өнөөдрийн хүүхэд асрах одоо ээлж надад ирж байгаа юм байна. За ингээд хүүхдтэйгээ хамтдаа орж уулзцгаая. За хүүхэд асрагч Давлит миний бие хүүхэд асрах айлында одоо хүрэлцэн ирчээд байж байна. За ингээд юуны өмнө ээжтэй танилцъя, хүүхдтэйгээ танилцъя. За нэр хэм блэ? За Солонгоо. Солонгоо. За хүүхдийн нэр хэм блэ? Дашка. За сайн уу? Оо за. Дашка. Дашдарж уу. Оо за. Нацагдоржи аав юм биш үү? За ингээд ямар ч байсан одоо ээжээс нь хүүхдийг хүлээж аваад өнөөдөртөө энэ хүүхдийг би гэрт нь одоо цэцэрлэгт явдаг уу? Цэцэрлэгт явдаг өнөөдөр чөлөө авсан. За тэгвэл өнөөдөр би хүүхэд асрагч цэцэрлэгийн багшийн үргийг бас давхар гүйцэтгэх юм байна. За тэгэхээр ямар ч байсан хүүхдээ хүлээж авах юм нь асуух юм байна. Хүүхдийн одоо солих хувцас хэрэгтэй байх тий. За тэгээ хоол хийж өгнө бах мэдээж. Ямар хоолн дуртай? Дургүй хоолыг хийж өгч шахаад ивэл бас хэцүү. Ер нь шүлтэй хоолн дуртай. Шүлтэй хоолн дуртай. Бантай шүлтэй хоол. За одоо хувцснууд мэдээж өдрөө нийшээ өрөөнд байгаа өрөөлөө орох. Өрөөлөө за тий. За тэгвэл одоо ингээд аврахтаа үлдэхэнд. За наашир Дашка. Оо энэ биш өрөхдгүй байна. За баяртай ээжтэй үнсүүлээрэ. За баяртай. За. Ой. За унши. За. За баяртай гэж. Бай бай гэж. Оо за. За баяртай ээж нь. Бай. За. Хүй. Энэ юм бэ. За одоо хоёулаа гэртээ танилцсанаа. Хүү. Чи юу штэ? Мөн үү? Дашка юу? Мөн үү? Мама юу? Энэ мама юу? Энэ юм бэ? Хөөх найзтайгаа ямар гоё зураг авахулсан юм бэ? Энэ юм бэ? Мама юу? Имээ юу? Энэ юм бэ? Имээ юу? Оо, энэ юм бэ? Дашка. Тэр юм бэ? Оо. За энэ хүүхдийнх нь хөлн. Хэдэн настай жоохон багт 3 сар 16 хоногтой. Багтаа чи би ах эгч нарынхаа хүүхдийг зөндөө хардаг байла. Хүүхд ч харах бас нэлээд чанга шүү. Ээж аав нь яваадаг нэхэндээ нэг цатгалан байвал хүүхдүүд гайгүй. Тэгэл өлсөд хүүхэд өөл за тэгэл уйлал үнэн гот чин зүгээр. Угжийн өгн заримдаа жоохон багт угжийн өгч чадахгүй л тэгэл нэг л арга байт юм да. Тэр аргахан тэгэл бүр орилоод ингээл өнгөт. Оо ёо. Оо чи жирэл батлах нүгэр шууд цогж явдаг ш. За хоёулаа ярина хөө. За тэгэхээр Дашка. За сайн уу? За. Хаант хүн шиг юусоо солгоогоор л өгдөг хүн биш үү? За тэгэхээр наашир. За тэгэхээр хоёулаа өнөөдрөөс эхлээд энэ гэрийн эзэн би. Ерөнхийлөгч нь би, ард түмнэн чи шүү. За юу? За? За ойлгосноо. За ард түмэн тэгэхээр алуу наашир өрөөд. Дашка. За тэгвэл онгоцолнаа. Намаг аваад жоохон бахад ингэж тоглолдог. Машинда суулаа. Яста явж. Жоохон бахад ийм машин байдаг байсан бол көмөн сайхан.
Намайг жоохон байхад ихтлгүүрээс манай аав нэг юм 50 төгрөгийн танк авч өгч ирсэн. Хөө тэр танкыг ч гэсэн аваалс көмих баярлж байгаа юм чи. Тэгэл тэр танк нь бууддаг. Ийш тийшээ ингээл харж байгаа л овоо хараагаад харуулаад бууд. Тэгээ нөгөө өөрөө явдаг танкыг чинь тэгэл тэр үед хүүхд тоссон ч юм онох гэж байгаа заавал ингэж барьж буудсаар байгаа л өвдөө ичиж байгаа юм чи. Манай гэр бүл амбул тавуулаа. Аав ээж тэгээ миний эрэгтэй дүү, эмэгтэй дүү. Одоо бүгд хүүхдүүдтэй гэр бүл болцгоцсон. Хүүхдийг өөлөхөд хамгийн гол нь одоо анхаарлын сарниулаад өөр юмд сатаар бол бас арай гайгүй. Тэгэл хүүхэд өөлнө хэр чинь өлсөж өөлнө. Өөл ядраад нойр нь хүрхээр өөлнө. Өөл тэгээд ээж авыгаа санахаар л өөлнө да. За илээ иш орно үзин үзье. Энд чиний утас мөн үү? За. Энд чиний өмнө шүү дээ. Гага. За энэ хүүхдийн утас гэхээр хүүхдийн утас нилон биш. Хүүхдийн утас нилон биш, даавн байх ёстой. Оо! Чиний цамц мөн үү? Ха? Би өмсчихв. Би өмсчихв. За юм байна. Хөөх чи ямар олон джинс өмдтэй юм бэ? Намайг баг багт чинь хувцс чи хүүхдийн хувцс жоохон маруухан л байсан бахаад. Тэгэл одоо хүүхдүүдийг ер нь үлгийтгэв байцсан юм. Уг нь үлгийднэ гэдэг чинь тийм л юм шиг байгаа. Хүүхдүүдийг янз бүрийн байдлаар хүлэн одоо майх ч юм уу эсвэл ингээд нөгөө биеийн хөгжлийн хувьд ингээд багаас нь ингээд яг л тэгшил байлах гэж л үлгийддэг байсан баг та. Одоо л хүүхдүүд голцсон. Бараг л хүүхдийн даав угаахаа бараг байчаад ах шиг ба шүү дээ. Тэгэл памперс өмсгөл тэгэл хүүхдийг хөлд оруулахын тулд хүүхдийг хөлд оруулахын тулд чи ерөөсөө л явдаг юунд нь аваачаал хоёр хөлөөр нь хийч нөгөө хүүхд нь тэгэл янз бүрийн түнхний юм ултрал инээ тэрэгээд бас магадгүй ч гэж магадгүй. Тэгээд ер нь Европ, Америкийн хүүхэд асрах, Монгол хүүхэд асрах эднэр чи хоорондоо ч бас ялгаатай байгаа. Газар нутгаас бол ондоо байдаг л. Хүүхдүүд чи Европч л шүү дээ. Тэгээ нөө хуучин хүмүүсийн яс сайн байдаг байсан гэдэг. Тэрэндээ ч байдаг болов. За, ард түмэн 50 бай шүү. Ард түмэн 50 бай шүү. Ард түмэн. За, хээж нь юу захиж үлдээсэн байна? Дашка. Хөөе. За, ээжийнх нь захиасан юм байна. За 10 цагт ногоотой шүл хийж өгөх. За ногоотой шүлэн дуртай юм байна те. Дашка. Тийм үү? За. За тэгээд хүүхдийн нухаш памперс дэлгүүрээс явж авах. За тоглоомын төв орлоо хоёулаа. За тэгээ хоолоо идэнэ. За тэгээ буцаад таныг засгийн газарт хүргэж өгнө. Засгийн газар ээж нь ажиллаа хийгээ явцсан. За ерөнхийлөгчд ингэж хамаагүй хурж болохгүй шүү чи. Ард түмэн яаж байна? За одоо хоёулаа хоолоо хийнэ заа юу. Хоол идэх үү? Дашка. Идэх үү? Сайн байна. За хоолнд мундаг хөөхтэй та. За өсөрчгөө. Дэгэ. За хоёулаа галзуух руу орноо. За ээж нь ногоотой шүл хийж өг гэсэн. Дахианы махаар хийгээрэй гэсэн. Дахианы мах хүүхдэд сайн баха. Зөөлөн хурц биш болохоор. Би багаас хоол хийж сурсан. Манай ээж чинь тоогооч хүн байсан. Тэгэл би ч өөрөө аав ээж хоёрыг ажил би ер нь багтаа их цойжлуулж явдаг байсан шүү дээ. Чам шиг багтаа бол би 100 цэцэрлэг байхгүй тэгэл аав ээж ажилдаа явахаар цойжлуулаад тэгэл аав ээж хоёр чинь хүүхд болохоор чи хамаагүй плетик залгаа хийчих магадгүй гээл тэгэл гаднаас ичжошгийн тог салгаал явчихна. Тэгэл орой аав ээж ажиллаас оройтвол харанхуу болонгууд гар чийдэнгээ асаагаал дүүгээ үүр дээр аваад орон дээрээ суугаал гар чийдэнгээ тусгаал тэгэл оройтвол уйлаал тэгэл жоохон том болохоор уйлхаа байлчдаг юм байлаа тэгэл аав ээжигээ хүлээгээс аав ээж ирэнгүүд гэрэл мэлцгээл хаалга онгоогоо ороод ирэнгүүд хийчихнэ сайхан гэж. Би чи казак хүн болохоор арай бас нэг өвөрмөц байдгийг.
хүүхдийг төрөнгүүт нь бас өлгийдэн тэгээд бэсэг гэж байдгийг хүүхдийн юм жижигхэн ор дээрээ ингээд ийм жижигхэн ор тэгээд доотлолтой ингээд цоолцсон. Тэр доотлолт нэг барианы шил маягийн юм хийчин. Уучин бүр дээр үед бол одоо тийм юугаар л хийчдэг байсан юм шиг байна. Эсхий юм уу одоо ширээр ингээд коршокийг хийчдэг. Тэгээ хүүхдийг өлгийдэж хөвтүүлээл. Тэгээ хүүхд нь доошоо шээж байгаа тэрийг ингээд аваад тэгээд хүүхдийн чи ээж нь тэрэнд нь одоо юу гэх юм бэ жижиг ор болохоор ингээ хөдөлдөг тэрэн дээрээ бүүвэлээл тэгэл ээж нь тэндээ хөвлөөл тэгж л өсгдээ. Тэгэл тэр орон дээр ингээл хүлүүлээл хөвтдөг л байсан. Би багада тийм орон дээр л одоо хүн болсон юм да. Юмыг яаж мэдхүү? Ерөнхийлөгч болох юм билүү? Аль эсвэл алдартай том хүн болох ч юм билүү? Алайтай чи нана яхуу Нана. Гүчи лабаачгоос экстрэж үлдчихтэй штэ. Хүүхэд бидний дуртай фруто няня. Баяртай. Yes, Stripers. Ямар ч үе шингэний найдвартай шингээ. Бас үргэлж хуурай байл. Stripers шингэнийг хоногун зов шингээж хүүхдийн арьсыг үргэлж хуурай. Хав тухтай байлгах хамгийн найдвартай жив. За ингээд бэр хоёулаа цог хоолоо хийнэ. Шүба. Гэд. Гого. За чамд л ийм байхад болно. За. Нэг ингээд та. Ма. За, ингээд бай. Шуба. Хүүхдэд хамаагүй хутга бариулж болохгүй л дээ. Гэхдээ яг бид хоёр хамтраад хоолоо хийчихье гэж бодсон. Тэгсэн ээж нь ирсэн чи хутга барина гэдээ дайраад авах шүү дээ. Энэ нөхрий чи ингэ суулгахгүй л ийш тийш ер нь хаалгонгол гараа явуучих шинжтэй шүү. Ээжээсэн сонссон чи энэ хүн чин цэцэрлэгийн атман гэж байна шүү дээ. Тэгэхээр чи өстө божигнуулдаг юм. Намайг хараа жоохон дуугаа байгаад байна уу? За ард түм ажил нь хэл. Нус нь гойжсон байна шүү дээ. Оппа. Хоёлаа. Салбитг наануулаа. Ер нь салбитгаар яг бааны өрөөнд орноо. Энд халуус гойжуулаа хамрын төлөө ичх үед. Хамаргүй л шүү дээ. За. Шо. Сайн байна. Зөв. За. Гэрэ. Биш. Сайн байна. Чи чинь нусан бурамтаг болох нь уу? За, тийшээ толроо арай. Сайн байна. Зөв. Өстой мундаг. За. Тэгээ одоо ч хүмүүс хоолндоо янз бүрийн амтлагч хийдэг болсон. Ямар ч амтлагчийн бүүмэд. Том хүмүүс яг үдэ шингээгээл ид чинь. Хүүхдийн хоолыг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бид нарыг жоохон байх чинь хүүхдийн сүүний газар хүүхдийн хоол моол гэл хүүхдийн сүүгэнгүүч нь хүүхдийн сүүнд ингээл жоохон бах чи явдаг байлаа шүү дээ. Очаал нэг юм бит авчаал тэгэл хүүхдийн сүүг авчраа. Тэгээ хүүхдийн сүүг замдаа нэг жоохон хамсаад ингээл бараг талд нь оруулаад хүүхдийн сүү шиг өстой гоё юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хүүхдийн хоол янз бүр гарч. Тэгээд хүүхдүүдийг бол голцоо энэ нэг янз бүрийн гадаадын ийм мэддэхгүй хоолоор хооллох нь ер нь тийм ч сайн биш байх л гэж боддог шүү дээ. За хүүхдийн нус ойрхон гойж ийн гэдэг ч одоо нэг бол ханаад хүрцэн л байгаа л да. Гүүл нусанхаа хүүхд юм уу? За тэгээ ханаад намайг жоохон багт ханаад хүрцэн багт л
Би л нэг бүдэг бадаг сандыг хайнаа түрээд бараг хатгаа авцсан байсан бахад. Тэр үе чинь бүр юм юунд нэхинд намайг бүрстэй битүү боогол нэг шөлөл уулгаж явах шиг байсан. Тэгээс юу ч хүү хөлөргөл өстө усан уулган бол жоох хүүхч халуунд яаж чадахгүй ойлаа. Тэр ямар ч ус ухаан орцсон л байсан юм шүү. Тэгэл гаргаж ирэл нам дарж исэн. Тэр нэг хуучны энэ хөгшчүүлийн хүүхдийг домнох, хүүхдийг ийм асарж арчлах хуучны яг ёс заншлын юм бол маш сайн юм шиг байна. За хоёулаа тоглохоос гадна танад ном байна уу зурагтай? Зүг. Ой тогтоолтыг хөгжүүлэх 12 алхам. Бямби 90-гоо хэлжсэн гэсэн. Ихтер чи одоо яхаар нэг жоохон хүүхдүүдийг дандаа та гэдэг. Чи яагаад та гэж болдгоо? Хүчи чи хэдэн настай хүн блэ? Эн чинь жоохон хүүхд чи гэлдэг. Хүчи юмыг яаж мэдгүй. Ирээдүйн төрийн тэргүүн явж байгаа чи юм билүү гэсэн гэдэг. Тэр хүн шиг таныг одоо би та гэж хэлүүл уг нь зүгээр юм а да. Юмыг яаж мэдгүй. Ерөнхийлөгч болох юм билүү? Аль эсвэл алдартай том хүн болох чи юм билүү? Улс төрийн зүтгэлдэн алдартай жүжигчин чуулах юм билүү? Хэн байг гэв. Та гэж ээ да. Оросоос янз бүр юм болж байна да. Энэ юу вэ? Чичи. Орто талхны хэлтэрхий үлдсэн байдаг чи. Тас шууд идэж. Йой. Хогийн савтайч шууд хончдох нөхөр. Зүгээр газрын юм гаатай гэдэг. Жохон багт газраас олоод юм идчихдэг л байсан. Хоёулаа ялгаагүй юм байна шүү дээ. За одоо хоёулаа хоолоо идэнэ. Хоолоо идэ. Нана. Ап гэлч за. Заама. Оо мондөг ирвэ. Өөрөө хоол идчих шүү дээ. Яамал мод. Нана яг хоол идэж. Нана яг Гот. Саамондог бай. Гүчи лабаачгоос экстрэж үлдчихтэй штэ. Бабагч. Баяртай би гарлаа гэлч. За гарыг. За. Опа. Хүү. За. Бабагч. За даашка битээр ээжийнхэн захиасыг авах гээд бимикс дээр памперс нухаш гэсэн захиасыг авах гээд энэ дэлгүүрт хүрээд ирээд. За хоёулаа дэлгүүрлэг орох уу? Юу? За. Өргүүлэх юм уу? Шөө. Бидний дуртай фрутаня
Хүүхэд бидний дуртай Фруто няня. Баяртай. Yes, Stripers. Ямар ч үе шингэний найдвартай шингээ. Бас үргэлж хуурай байл. Stripers шингэний хонхон зов шингээж хүүхдийн арьсыг үргэлж хуурай. Хав тухтай байдлаар хамгийн найдвартай жив. За хоёулаа ээжийнхэн захиасыг авнаа. За эхлээд хоёулаа памперс чинь. Памперсийг авах. Мама. На. За чи 12-оос 17 кг. Та хэдий хэлвэ. За энэс авч. Чин тэрэндээ таах баха. Мама. Сайн түрүүний өмсүүлдэг драйверс гэдэг живхэн юм байна. Энэ нь болохоор өмсүүлдэг шууд гага шиг бандаж шиг шууд өмсүүлчихдэг юм байна. Энэ нь болохоор хоёр талаас нь наагаад ийм хоёр янзын памперс юм байна. Эцэг эхчүү жоохон хүүхдтэй айлуудвал энэ памперсыг сонгоод хүүхдүүдэд авч болох юм байна. Няня оостой. За фруто няня авч явлаа. Фруто няня. За тэгээд энэс нь авчих. За ма. Няня. Няня гэж. За энэс нь авчих. Жүүс мүс авч ирсэн үс хүүхдэд ер нь баг ойр чигчтэй ер нь сонгож байгаагүй юм биш үү? Ойр хитэн жил хүүхдийн сонгоход бас л мэдлэгтэй байхгүй л болохгүй нэ. Хинэ? Няня. За ингээд хоёулаа дэлгүүрээсээ юм авчлаа. Ташка. Анита баяртай гэж баяртай. За баяртай. Хаа манай Таша мундаг байна оо мундаг. Таша чи муу ахын минь. За Таша бит хоёр сая бимэг судалдааны төвөөс памперсыг авцсан, Фруто нянягийг авцсан, өшөө сокийг авцсан, кашийг авцсан. За тэгээд одоо бит хоёр замдаа тоглоомын газар очиж тоглох гээд явж байна. Тоглох уу? Няня гэж. Манай Таша мундаг байна уу? Яа. Чимхцаач. За энэ нөхрийг нэлээд ширүүн нөхрөө шүү. Цэцэрлэг ятмаа гэж байгаа юм те. За бид хоёр бимэг судалдааны төв орчоод одоо тоглоомын kids party юм уу? Ийм газар ард түмнийг тоглуулахаар ирлээ. За орё. Гүгрэ. Таны хүүхдийн аз жаргалын ордон Happy Land хүүхдийн тоглоомын төв. 150 нэр төрлийн тоглоомоор цэлгэр талбайд дураараа тоглож, амарч, хооллож, төрсөн өдрөө тэмдэглэх өрөө танхимууд бүхий Happy Land-д та бүгдийг урьж байна. Манай хаяг хуучнаар тээврийн товчоо, нарны гүүрний зүүн ухаан. Жоохон хөлтөөр бүр жоохон юмдууд ахаар алга болчихсон. Хаашаа явж.
Нааш хопа. Мама эцэн. Аяа. Чистэ болдог. За битээ тоглоомын газар 2 цаг гарan тоглолоо. Энэ хүн тоглоод би харгалзагчаар яваад би өөрөө сунж унах нэ. За байжгаар хоёулаа одоо энд хооллоо. Фрутоняны гайтна. Сан фрутоняня каш. Сэн кашны заавар нь үлдэгдэл болон найруулад утсан кашаар хоолгож хориглоно. Ерөөсө задлал шууд юм биш шүү дээ. За маа. Апч маа. За на. Ино интесой ма опа ин папа зама интес уух юм уу зама зөндөө тоглолцсон болохоор аман цангацсан байна тийм ээ. За хоёулаа фрутоняныгаа ууцсан одоо ингээ соко уучаад тэгээд ирлүүгээ хараад давсандаа явна. Гэртээ чи гохон гинтэй? Гох гэд унтантэй? Тэ? Явах уу? Заач. Гэртээ чи я. За босноо. За хоёулаа явъя. Энэ гарын нөч. За ингээд. Ой наад. За шуба. За хоёулаа явна. Дашаа бит хоёрын тоглоомын төв тоглоод одоо ингээ гарч ийн. За манай хүн хандлаа тоглосон баха. За ингээд ямар ч байсан Happy Land тоглоомын төвөөс ахаад биднэрт үнгүү тоглох юм эрхийн бичгийг өгч байна. За тэгээд дараа нь ирж үнгүү тоглох юм байна да. Шаваага хандл тоглох юм дээ. За ингээд одоо дашаа бит хоёр гэрлүүгээ явлаа. Таны хүүхдийн аз жаргалын ордон Happy Land хүүхдийн тоглоомын төв 150 нэр төрлийн тоглоомоор цэлгэр талбайд дураараа тоглож, амарч, хооллож, төрсөн өдрөө тэмдэглэх өрөө танхимууд бүхий Happy Land-д та бүгдийг урьж байна. Манай хаяг хуучнаар тээврийн товчоо, нарны гүүрний зүүн ухаан. Дашигийн араас гүйсээр угаад хөөцөлцөр угаад би өстө хөлдөн чирэгдээд өстө амтэн боллоо штэ. Хөөе Даши. Даши мундаг юм аа. Даши бол ерөөсөө уйланч гэж байхгүй юм байна, ядранч гэж байхгүй юм байна. Зузаан хувц өмсчээд ах чинь зүгээр нойр нүрэхгүй яваад. Даши бол ёстой сэргэлэн залуу байна. Бид хоёрын аялал ингээд өнөөдөртөө өндөрлж байна. За ингээд Даши төрсөн гэртээ ирлээ дээ. Бид хоёр бол дэлхийгээр тойрсон тойл адилхан юм болж байна үгүй. Даши. За ингээд ээжт нь Дашиг хэлэхэд өгнө. За ингээд Дашаа бит хоёр ээж дээр нь хүрээд ирлээ. Гэртээ ороод ирлээ. За тэгээд Дашаатайгаа өнөөдөр нэг өдөр ичсэн ямар ч байсан сайхан өнгөрөөлөө. Дашаа маань мундаг ир юм уу? Ёстой Дайнд Батар тийм гэж байна. Дашаа маань ёстой Дайнд Батар далаад босч номд мэргэн
Найран цэргийг нөхрөө. Машин дотор орж ирээд юусоо жоо унтчих юм баг гэсэн чи юус унтах ингээд сэргүүл явж.